Сайн байцгаана уу. За намайг Ган Хуй гэдгээ. За би энэ Монголын ард түмэнд хандаад бүр нэг хоёр зүйлийг маш тодорхой хэлье гэж бодож байна. За энэ бол миний хувьд бол маш амаргүй байна энэ талаар ярихад. За гэхдээ надад бол одоо нуугаад байх юм байхгүй. За тэрийг эхэндээ бол шуудхан хэлжээ. За миний хувьд би бол зохиолч хүн байгаа. За гэхдээ нэг юм хоёрын хооронд за нэг жижиг сажиг, за нэг юм болсон болоогүй шалтар булдар, за нэг тулах тойрсон, за нэг юм худлаа уянгасан ийм ном бичдэг нэг юм хоёрын хооронд одоо жижиг гарын зохиолч бол бишээ. За би бол одоо жинхэнэ бодлогын чанартай ном бичдэг ийм том гарын зохиолч хүн байгаа. За тухайлах юм бол за би саяхан за Монголыг 2050 он хүртэл хөгжүүлэх за хүлэг уус гэдэг нэг ийм бодлогын чанартай ном бичсэн байгаа. За энэ номыг маань Монголын одоо элитүүд, сэхэтнүүд, за дэд зэндааныхан, за мэрэгжлийн хүмүүс бүр одоо 100% одоо санал нэгтэйгээр жинхэнэ одоо мэрэгжлийн төвшөнд бичигдсэн жинхэнэ одоо бодлогын за хамгийн гол нь одоо Монголын төрийн бодлого болгож ашиглаж болох ийм ном байна гэд одоо 100% санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн байгаа. За мөн үүнээс гадна энэ хүмүүс одоо бүр 100% эрстэйгээр нөгөө нэг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг байгаа штэ. Нөгөө айл болгон за албан байгууллага болгон эзэн богд Чингис хааныхаа тэр хөргийг залгах ёстой гэсэн тэр зарилгын дагуу за энд байгаа бүх хүмүүс 100% эрстэйгээр тэр ажил дээрээ гэртээ залсан тэр эзэн Чингис хааныхаа хөргийн хажууд за миний номыг ингээд хүндэтгэлтэйгээр залаад за өглөө болгон тэр номоос адис авч ажиллаа эхлүүлдэг ийм уламжлал, ийм сайхан уламжлал тогтсон байгаа. За үүнээс гадна би бол одоо шүлэг бичдэг хүн. За удахгүй шүлгийн номоо гаргана гэж бодож байгаа. За энэ шүлгийн ном маань за Монголын уран зохиол, за утга зохиол, яруу найргийн за бүх дээд рекордуудыг бүгдийг нь эвдэнэ гэж бодож байгаа. За тухайлах юм бол за миний ном гарсан өдрөө 100% зарагдана гэж бодож байгаа. За үүнийхээ дараа одоо Монголын одоо тэр утга уран зохиол за энэ номын ертөнцид хамгийн олон одоо хэвлсэн тэр рекордыг 3 дахин, 5 дахин, 10 дахин нугална гэж бодож байгаа. За хамгийн олон хувь хэвлүүлээд за хамгийн одоо олноор хамгийн богино хугацаанд зарсан тэр рекордыг одоо эвдэлнэ гэж бодож байгаа. За бестселлерийн рекордыг мөн бас эвдэлнэ гэж бодож байгаа. За үүнээс гадна энэ номоо за энэ дэлхийн одоо бүхэл гадаад хэлээр за бүгднгээр нь орчуулна гэж бодож байгаа. За ингэжээж энэ дэлхийн бүхэл хүмүүст за ухаарал хайрлна гэж бодож байгаа. Энэ шүлгийн номоор. За үүн дээр үндэслээд за одоо нэг тэр гадаадын хүмүүсийг за жилд бүр доор хаяж 400 сая жуулчин за хамгийн бага зардлаар авчираад за Монголын олж байгаа уул уурхай тэр оюу толгой, таван толгой за тэдний бүр тэр эрдэнтээс олж байгаа нийт орлогыг бүр бүгдийг нь нийлүүлснээр одоо тэрнээс 3 дахин, 5 дахин, 10 дахин их орлогыг за ингээ Монголдо оруулна гэж бодож байгаа. За дээрэс нь энэ номонд би одоо бүр хамгийн супер шүлгүүдээ оруулна гэж бодож байгаа. За энэ шүлгүүд маань одоо хэн нэгнээс бол хуулаагүй. За би жинхэнэ өөрийнхөө сэтгэлээс, за зүрхнээс, энэ тархинаас за ингэж одоо ургуулж гаргасан энэ супер шүлгүүдээ оруулна гэж бодож байгаа. За энэ шүлэг болгон маань маш их учиртай, утгатай, за нюанстай байх болно. За энийг ингээд Монголын ард түмэн уншаад ингээд ухаарал авах болно. За ялангуяа нөгөө залуу хойч үе маань за энэ номыг уншаад нэгийг бодож хоёрыг тунгааж за дээрэс нь нөгөө мэдээгүйг нь мэдүүлж гол нь нөгөө их Монголынхоо ирээдүйн хөгжилд сайхан уриалсан ийм ухаалаг гой шүлгнүүдийг эндээс олж унших болно. За дээрэс нь энэ ном маань энэ шүлгийн ном маань за гарсан жилээ за нөгөө болор цомын бүх рекордыг эвдэлнэ. За үүгээр барахгүй за эх 5 жилд за энэ 25 он, 26, 27, 28, 29, 30 оны за болор цомын бүх дээд шагналуудыг бүгдийг нь авнаа. За 1, 2, 3, 4, 5 гэдэг одоо байрууд байдаг бол бүгдийг нь одоо миний энэ шүлгийн номууд, миний энэ шүлгүүд авнаа. За мөн үүнээс гадна үнэхээр бас энэ Монголын төр гэж байдаг бол за үнэхээр одоо нэг одоо хүний хөдөлмөрийг үнэлдэг бол за энэ шүлгийг одоо үнэлдэг бол за харжээ. Энийг бол хэлэхэд бол маш амаргүй байна. За гэхдээ надад бол нуугаад байх юм байхгүй.
Ер нь бол миний энэ шүлгийн ном, за миний энэ шүлгүүд бол за ерөөсөө Монголын одоо тэр утга зохиол, за яруу найраг, за энэний одоо байж болох өгдөг одоо бүхэл тэр төрийн дээд шагналуудыг бүгдийг нь аавна гэж бодож байгаа. За би бол одоо нэг соёлын тэргүүнээс эхлээд урлагийн авиац зүтгэлтэн, ардын жүжигчин, одоо төрийн сойрхолт гээд за тэр бүх дээд шагналуудыг нь хамгийн богино хугацаанд за бүгдийг нь бол аавна гэж бодож байгаа. Тэгээд энэ дээр одоо Монголын төр яаж шийдвэр гаргахыг за бүгдээрээ ингээд харжээ. За ер нь бол ингээд ажиглахад энэ төрийн сойрхол гэдгийг чинь дуунд өгсөн, за ингээд янз бүрийн хөгжмөнд өгсөн юм зөндөө байд юм билээ шүү дээ. Тэгэхээр яагаад энийг одоо шүлгээрээ тэр Монголын төрийн сойрхлыг авч болохгүй гэж тийм ээ. За энийг хэлчихье. За дээрэс нь нэмээд хэлэхэд за би бол яг нэг амьдралаа одоо нэг юм залгуулах гад за би нэг юм нэг төрийн ордон гэж нэг газар ингээд ажилтдаг хүн байгаа. За энийг бол яг нэг үгэлэхэд ярихад бол за маш амаргүй байна. За гэхдээ надад бол одоо нуугаад байх юм байхгүй. За ямар ч байсан би бол тэнд ажиллаж байгаа. За яг нэг үгэлэхэд заримдаа бол би одоо яг хаана юу хийгээд байгаагаач бас сайн мэдэхгүй. Ийм бас ийм үнэхээр бас амаргүй ийм ажил л да. За гэхдээ ямар ч байсан би бол одоо чадлаараа хийж байгаа. За ямар ч байсан энэ ажлаа бол 2032 33 он хүртэл бол одоо хийнэ гэж бодсон байгаа. За энэ Монголын ард түмэн бол одоо надтай хамт байгаа гэд би бол одоо итгэж байгаа шүү. За энийг хэлчихье. За хоёрдугаарт нөгөө гол хэлэх гэсэн нэг зүйл мэн болохоор за энэ Монголын ард түмэн нэг ялангуяа сошиалаар за намайг нэг юм жүжигчин хүүхэнтэй одоо ингээд учир ургуулсан гэд ингээд жиг жуг гэд ингээд байна. За яг нэг нүгөө хэлэхэд бол тийм юм болоогүй. За энэ талаар ярихад бол надад бол одоо үнэхээр амаргүй байна. За гэхдээ надад бол одоо нуугаад байх юм алга. За яг үннийг хэлэхэд бол одоо битүүрийн дунд одоо ямар ч юм болоогүй. За тэр байтугай одоо битүүр чинь бүр копи чууж үзээгүй ийм хоёр хүн байгаа штэ. За тэгээд одоо бараг л энэ хүн одоо миний их үлд чирэгдээд одоо бүр нэр хүнд нь одоо бүр баларлаа л та. За одоо тэгээд одоо яах вэ? Одоо тэгээд цаашаа юу болохыг за тэгээд энэ одоо хөх тэнгэр мэднэ үз тийм ээ. За миний хувьд бол түрүүн хэлсэн ер нь ингээд одоо хамаагүйгээд байхад ингээд хамаа туулах гээд байгаа бол ер нь копи жуучт юм уу? Ер нь уулзчдаг ч юм уу гэд нэг иймэрхүү юм бол одоо гээд бас бодоод байгаа. За нэгэнт бичлэг хийснэх бас нэг юм нэмээд хэлчихье. За би нэг юм Facebook-ийн пэйжтэй байгаа. За энэ пэйжийг мэн сайхан нөгөө лайк дараад за шеэр хийгээ сайхан түгээгээд өгөөрэй манайхаа. За энэ дээр бас нэг юм залруулах юм байна. Энэ болохоор ингээд намайг одоо нэг юм хүний пэйж худалдаж аваад за нэг юм хулих пэйж худалдаж аваад ингээд хөгжүүлсэн гэж ингээд гадуур бас энэ сошиал медиагаар ингээд жиг жуг гээд байна. За энэ талаар би бас тайлбар хийе. Яг нэг нүгүүлэхэд тайлбар хийхэд бол маш амаргүй байна. За гэхдээ надад бол нуугаад байх юм байхгүй. За яг үннийг хэлэхэд за нэг тиймэрхүү юм болсон. За гэхдээ нөгөө нэг хүмүүсийн яриад байгаа шиг жиг жуг хийгээд байгаа шиг тийм ноцтой юм ерөөсөө болоогүй. За энийг би яаж тайлбарлах вэ гэхээр за би тэр Facebook-ийн пэйжийг худалдаж авсан. За ямар ч байсан за хүний имийг өөр юм болгосон үнэн. За гэхдээ намайг авахд тэр пэйж ерөөсөө ганцхан дагагчтай байсан байхгүй. Ганцхан дагагчтай пэйжийг би өнөөдөр аваад өөрийнхөө ингээ хөгжүүлээд өнөөдөр 200 хэдэн мянган дагагчтай болцоод явж байгаа. За яагаад одоо ганцхан дагагчтай пэйж авсан гэхээр би чинь бол тийм ээ. За энэ талаар ярихад бол одоо үнэхээр амаргүй байна. За гэхдээ надад бол одоо нуугаад байх юм байхгүй. За яагаад би энэ пэйжийг авсан гэхээр би чинь одоо тийм ээ. Ерөөсөө энэ бусдыг ингэ дэмжих гэж одоо ингэж одоо өдөр болгон ингэж бодож сэрдэг. Орой болгон энийгээ бодож унтдаг ийм хүн байхгүй юу? Тэгээ яг би нэг хүүхэд ингээд нэг ийм нэг дагагчтай пэйж зарна. Гол нь би тэрийг ингээд дэмжих гээд тэгээд тэр пэйжийг л авсан юм л да. Тэгээ яг тэр авах үед чинь нөгөө нэг Facebook-ийн одоо пэйжүүд чинь янз бүрийн тэр пэйж одоо нэр мэр дээрээ шилжүүлсэн байна гэдг нь тэр нь олонд одоо үзэгддэггүй байсан болохоор би одоо нэг асуудал биш байх гэж бодоод яг нэг ярихад энэ талаар ярихад үнэхээр амаргүй. Гэхдээ надад нуугаад баахан байхгүй. Тийм болохоор би авцсан. Тэгээд намайг аваад ингээд хөгжүүлсэний дараа тэр Facebook чинь одоо тэр нэр мэрийн солилцсон юм уу инээ тэрэн ингээд олонд ингээд гардаг болсон болохоор л одоо ингээд хүмүүс мэдээ жиг жуг хэд байна л та. За тэгээ нэгэнт одоо ийм болсон болохоор үнэхээр энэ нь одоо бас ингээд зогсгүй болоод за гол нь энэ хойч үе залуучуудад бас нэг жоохон муу үлгэр дүүрэлтэй гэдэг ингээд хүмүүс үзээд байгаа бол за энийг бол одоо яг нэг нүгэлэхэд за энэ талаар ярихад үнэхээр амаргүй байна. За гэхдээ надад нуугаад байгаа юм байхгүй.
Юу гэхээр энийг бол одоо зас залруулж болно. За яаж юм гэхээр за би бол одоо энэ Албан Баланкн дээрээ бичээд за дээрээс нь одоо энэ Нимбаатар гэдэг нэг миний нэг одоо баруунгаар энэ хотын дарга нэг нөхөр байж байгаа. За манай Нимбаатар бол ариун туршлагатай. За Facebook-ийн том даргатай заргалдаад за бүр ажлаас нь халуулж исэн ийм ариун туршлагатай хүн байж байгаа. Тэгэхээр би одоо энэ баруун гарын за энэ том амттайгаа нийлж хагаад за тэр Facebook одоо миний тэр пэйжийн тэр урд нь хүнээс авсан эсвэл шилжүүлсэн нэрийн сольсон гэсэн тэр бүх рекордыг одоо арилгаж өгөөч гэгээд Facebook руу ингээ хүсэлт явуулаад за шийдчих болно. За хэрвээ одоо тэд нар шийдэхгүй байх юм бол одоо нөгөө Нимбаатрын шиг тэр шийдэхгүй байгаа тэр хүнийг нь ажлаас халуулах талаар за бүр албан ёсоор одоо ийм акц эхлүүлж болно. За иймэрхүү байдлаар ер нь бол асуудлыг за энэ талаар ярихад бол үнэхээр амаргүй байна. Гэхдээ надад бол нуугаад байгаа юм байхгүй. Ингээд бол асуудлыг шийдчих болно шүү. За үүнээс гадна одоо юу илээ? За нэмээд хэлэхэд ерөнхийдөө би түрүүн хэлсэн. За ямар ч байсан 2032 33 он хүртэл би бол одоо ингээд та бүхэнтэйгээ хамт байна. За би бол одоо та бүхний одоо гэр бүлийн гишүүн. За ер нь бол одоо 32 33 он ч гэлтгүү. Ер нь цаашдаа бол одоо ямагт ингээд ард түмнийхээ талд байна. За ийм байгаа шүү. За баярлалаа. Баяртай.